За x дээр нэмэх 2b гэдэг маань өөрөө эдгээр ABCD хариулт альнийх нь одоо үржүүр үржигдэхүүн болж задрах вэ? Хэрвээ b нь эрэг бүхэлдээ бол гэдэг юм бодлого байна. Тэгэхээр энэ бодлого бол ерөөхдөө хариунаас нь хөөж аль нь яг зөв хариу вэ гэдэг зүйлийг шалгадаг төрлийн бодлого гэсэн. Тэгэхээр ийм үржүүр байна гэдэг маань өөрөө энийг үржих нь ямар нэг тоо байх хэвээр. Тэгэхээр x дээр нэмэх 2b гэдэг ийм үржигдэхүүн бол задарч байгаа тэгштэл нь одоо энэ илэрхийлэл аль нь вэ гэсэн бат. Тэгэхээр b нь өөрөө эрэг бүхэлдээ гэдэг хэдүүлээ санаж авах хэрэгтэй. За хариултаас илүү шалгая. 3x квадрат нэмэх нь 7x нэмэх нь 14b гэхээр энэ ерөөхдөө шууд утгаараа биш. Яагаад биш яах вэ гэхээр энэс хэдүүлээ 7-г хаалтнаас үржүүр болоо гаргачвал бидний нөгөө хайгадаг x дээр нэмэх 2b маань гараад ирнэ. Урталт нь 3x квадрат ингээд тусдаа ямар ч юмтай хос болж чадахгүй ингээд үлдчихэж байгаа учраас энэ бол x дээр нэмэх 2b гэдэг юмны үржүүр бол задардгүй тэгштэл байна гэж үлдчихэж байгаа. За дараачих нь 3x квадрат дээр нэмэх нь 28x дээр нэмэх нь 14b гэдэг бодлого байна. За энэ тэгштэлийн хувьд яаж задрах вэ гэхээр бид нар дахиад 28x-ийг 2 задлж байна. 7x дээр нэмэх нь 14b гэж задлж байгаа нь утга нь бидэндэж энийг гаргаж ирэхин тулд энэ дээр байгаа x дээр нэмэх 2b гаргаж ирэхин тулд 28x-ийн 7x-ыг гаргацсан учраас цаана 21x үлдэнэ. Тэгэхээр урд нь 3x квадрат үлдэх учраас энээс хамгийн байж болох үржигдэхүүн нь халтас аргуул 3x хаалтан дотор үлдчихэж байгаа. 3x-ийг үржигдэх нь хаалтын гадна үлдчихэж байгаа. 3x-ийг үржигдэх нь x дээр нэмэх 7 гэдэг энэ үржигдэхүүн болон задарна. Хойтлынх нь болохоор 7-г хаалтнаас гаргачвал x дээр нэмэх 2b байна гэсэн. Тэгэхээр одоо яг энэ дээр бидний нэг зүйл гарч ирж байгаа нь юу вэ гэхээр энэ хаалтанд байгаа x дээр нэмэх 7, x дээр нэмэх 2b2 тэнцүү байж цаашаага энэ маань үржигдэхүүн болон задардаг. Өөрөөр хэлбэл энэ хоёрыг тэнцүү байж бид нар хаалтын гадна үржүүр болгож гаргаж чаддаг гэсэн. Тэгэхээр энэчнээс юу харж чадах вэ гэхээр 7 тэнцүү 2b заавал байх хэрэгтэй байхгүй. Тэгэхээр b нь өөрөө 3.5-тай тэнцүү гэхээр бидний нэг өгөгдөл болох b нь эрэг бүхэл тоо гэдэг өгөгдлийг хангахгүй байгаа учраас энэ маань бодлого болохгүй болчихж байгаа гэсэн. За тэгвэл AB2 биш юм байна. Тэгэхээр CD2 аль нэг байна гэсэн. За C-гээ гаргаж ирээ. 3x квадрат дээр нэмэх нь 42x нэмэх нь 14b гэдгийг задлуул дахиад 7x дээр нэмэх 14b-гээ хэдүүл өмнөх бодлоготой адилхан салгарчээ. Тэгэхээр 42x-ээс 7x-ыг авчвал цаана 35x үлдэнэ. Нэмэх нь урд нь 3x квадрат нэмэхээр үлдэнэ. За дахиад үржигдэхүүн болон задлал энэ хоёуланд нь x байна. Тэгэхээр 3x-ийг хаалтаас гаргачих шууд автоматар. Тэгвэл x дээр нэмэх нь 35-ыг хуваах нь 3. Нэмэх нь энэ хоёроос 7-г хаалтаас гаргачвал x дээр нэмэх нь 2b. Тэгэхээр b хариулттай адилханаар энэ хаалтан дотор байгаа энэ тото тэнцүү байх ёстой учраас 35-ыг хуваах 3 нь 2b-тэй тэнцүүгээд ер нь бол b тэнцүү 6.35 болоод бас л эрэг бүхэлдээ биш. Бутгаад болчихж байгаа. Одоо тэгэхээр бидний найдвар ер нь бол d гээ та нар ABCD-гээ хариулт биш гэдгийг шууд утгаараа харцсан учраас d-г дуулаад цаашаа бодлого бодож болно. D дээр яагаад зөв байгаа гэдгийг баталж үзье бас. Яг нөгөө юмыг дуустал нь шалгах нь хамгийн зөв учраас хэдүүлээ шалгаад авчи. За огшин дахиад 49x-ийн 7x-ыг хаалтан саргаад тусданд ингэ биччихье. Тэгвэл 49x-ийн 7x-ыг авч авчраас цаана 42x нийлбэр байдлаар үлдэнэ. За тэгэхээр 3x квадрат урдаа бол тэгэхээр энэ хоёрын хувьд 3 хоёулангаас нь 3x-ыг хаалтаас гаргачвал x дээр нэмэх нь 14 үлдчихэж байгаа. За нэмэх нь хойтлын 2-оос 7-г үржүүрлээ гаргачвал x дээр нэмэх нь 2b үлдчихэж байгаа. За багшийн хэлж байгаагаар энэ хаалтан дотор байгаа тоо, энэ хаалтан дотор байгаа тоотой харилцан шууд пропорционал тэнцүү байх хэрэгтэй учраас 14 тэнцүү 2b байна гээд b тэнцүү 7 үед энэ маань цаашаа явж байгаа гэсэн. Тэгэхээр b тэнцүү 7 үед гэдгээр цаашаа явбал энэ хэрэг юу болж ийнө вэхээр b-ийн оронд 7-г орлуулчвал энд хаалтан дотор байгаа тоо x дээр нэмэх 14-тэй тэнцүү болоод хоёуланд нь x дээр нэмэх 14 байгаа учраас хаалтаас гаргахаар үржих нь хаалтан дотор 3x дээр нэмэх 7 буюу үржигдэхүүн болон задарчиж байгаа. Тэгэхээр миний хэлэх гээд байгаа санаа нь b нь эрэг бүхэлдээ учраас d дээр л ганцхан боломжтой учраас d хариултыг сонгоод бодлого тусаа.